Сайн байцгаана уу эрхэм шалгуулагчдаа. Өнөөдөр бид IELTS writing task. нэгний нэгэн чухал сэдэв болох газрын зураг тайлбарлах хичээлээр уулзаж байна. Энэ хичээлээр та бүхэн газрын зураг дээрх цаг хугацааны өөрчлөлтийг хэрхэн нарийн цэгцтэй тайлбарлах, мөн орон зай нугтар үгсийг хэрхэн үр дүнтэй ашиглаж, IELTS ein. 7.5 болон түүнээс дээш оноо авах боломжтой системтэйгээр сурах болно. Бид Grammatical range and accuracy ein. шалгуурт голчлон анхаарна. Газрын зураг тайлбарлахдаа тухайн газарт болсон өөрчлөлтийг тодорхой илэрхийлэх үгсийн сантай байх нь маш чухал. Үүний тулд бид Urbanization. буюу хоцилттой холбоотой түгээмэл үгсийг судалцгаая. Urbanization. Энэ хотчих үйл явц гэсэн утгатай бөгөөд хот хэрхэн өргөжин тэлж байгааг илэрхийлэхэд тохиромжтой. Residential area. Гэдг нь орон сууцны хороол. Industrial complex. Энэ найж үйлдвэрийн цогцлбор гэсэн утгатай. Amenities. Гэдэг үгийг тав тухтай байдал нөхцлүүд буюу дэд бүтэц гэсэн утгаар ашиглаж болно. Эдгээр үгс нь Lexical resource. шалгуурыг хангахад тусална. Одоо цаг хугацааны өөрчлөлтийг илэрхийлэх дүрмийн бүтцийг авч үзье. Та The area witnessed, experienced, underwent a significant, dramatic, gradual change. гэсэн бүтцийг ашиглан өөрчлөлтүүдийг тодорхой бичиж болно. Энэ нь зүгээр л It changed. гэж бичгээс хамаагүй илүү академик нарийн илэрхийлэл юм. Жишээ нь Between 1990 and 2010 the town witnessed a dramatic increase in residential buildings. буюу 1990-с 2010 оны хооронд тус хот орон сууцны барилга эрчимтэй нэмэгдэхийг гэрчилсэн гэж бичвэл илүү мэргэжлийн сонсогдно. Орон зайн өгтөр үгсийг зөв ашиглах нь газрын зураг тайлбарлахын гол үндэс юм. Бид зүгээр л In the north. гэхийн оронд To the north of. буюу ийм хойд зүгт гэж хэлбэл илүү тодорхой бөгөөд академик сонсогдно. Мөн Next to. гэхийн оронд Adjacent to. буюу зэрэгэлдэх гэсэн үгийг хэрэглэх нь таны үгийн сан баяжуулна. On the site of. Гэсэн хэллэг нь хуучин байсан зүйлсийн орон чинээр үүссэн байршлыг заахад маш үр дүнтэй юм. Жишээлбэл хуучин тариалангийн талбайн оронд цэцэрлэгт хүрээлэн баригдсан бол A park was built on the site of the former farmland. гэж хэлж болно. Band. 6.1 болон Band. 8.1 онооны хариултуудын гол ялгаа нь өгүүлбэрийн бүтэц болон үгийн санд оршдог. Жишээ нь The forest was cut down and houses were built. гэдэг нь энгийн Band. 6.1-ийн хэмжээний өгүүлбэр юм. Харин Band. 8.1-ийн хувьд бид The forest was cleared to make way for a new residential development. гэж бичих нь илүү тохиромжтой. Энд To make way for. гэсэн хэлц үг болон зорилгыг илэрхийлсэн бүтцийг ашиглаж байгаа нь таны өгүүлбэрийг илүү нарийн бөгөөд академик болгоно. Энэ нь зөвхөн Grammar. бус Lexical resource. оноонд ч нөлөөлнө. Одоо бидний үтсэн орон зайн өгтөр үгсийг ашиглан дасгал ажил хийж мэдлэгээ баттгая. The new shopping center is located. Зот The old market. The old market was demolished to build the shopping center. гэсэн өгүүлбэрт ямар өгтөр үг тохирох вэ? Сонголтууд нь In. On the site of. Next to. Behind. зөв хариулт бол On the site of. юм. Учир нь хуучин захыг нурааж, оронд нь шинэ худалдааны төв барьсан гэдэг утгыг энэ хэллэг хамгийн сайн илэрхийлнэ. IELTS ein. Өндөр оноо авахад зөвхөн дүрмийн болон үгийн сангийн мэдлэг хангалтгүй. Таны эсэний уялдаа холбоо бүтэц маш чухал. In contrast. Furthermore. Consequently. As a result. With regard to. Regarding. Whereas. While. Зэрэг холбоос үгсийг зөв ашиглаж сурах нь Coherence and cohesion. шалгуурыг хангахад тусална. Жишээ нь нэг хэсэгт нь өсөлт гарсан бол
Нөгөө хэсэгт бууралт гарсан үед In contrast, гэж хэрэглэж болно. Эсвэл өөрчлөлтийн үр дүнг тайлбарлахдаа consequently, эсвэл as a result, гэж бичээрэй. Идэвхгүй хэв буюу. passive voice IIG. Ашиглах нь газрын зураг тайлбарлах академик бичлэгийн чухал хэсэг юм. Энэ нь хэн өөрчлөлтийг хийснээс илүү ямар өөрчлөлт гарсан тухай голон анхаарал хандуулах боломжийг олгодог. Жишээ нь A large shopping mall was constructed in the city center. буюу хотын төвд томоохон худалдааны төв баригдсан гэж хэлэх нь илүү зохистой. Идэвхгүй хэвийг зөв ашиглах нь таны Grammatical range and accuracy, оноог нэмэгдүүлнэ. Өнөөдрийн хичээлээр бид газрын зураг тайлбарлахдаа цаг хугацааны өөрчлөлт болон орон зай нөхдөр үгсийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар судалж, band, 7.5 оноо авахд шаардлагатай дүрмийн бүтэц, үгсийн сан, холбоос үгсийн нарийн ялгааг авч үзлээ. Хичээлээ сайн давтаж, жишээ дасгалуудыг ажиллаж, мэдлэгээ улам гүнзгийрүүлээрэй. Амжилт хүсье. Баяртай.